та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Тодорхойлол гарчлалын ишийн дугаарыг та бүхэнд хүргэж байна. За энэ удаагийн дугаартаа Монголын байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Номин Дортой бид ярилцах чинь танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр юуны өмнө эхний хамгийн асуулт бол одоо Монголын байгалийн өв сангийн одоо анх үүссэн хэрхэн яаж үүссэн энэ талаар яриага хоёулаа эхлүүлээ. За Монголын байгалийн өв сангийн хувьд бол 2024 онд байгуулагдсан байгаль хамгааллын итгэлцсэн сан гэдэг одоо юм шинэ төрлийн байгууллага байгаа. За маш энгийнээр тайлбарлах юм бол нэг төрлийн санхүүгийн байгууллага гэсэн үг. Одоо санхүүгийн байгууллагууд банкч гэдэг юм уу санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулдаг тийм. Нэг талаас их усүр босгоод нөгөө талдаа ногоон төслүүд одоо зээлээр дамжуулаад төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлдэг. Тэгэхээр манайх тэрнтэй яг ижилхэн санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж байгаа доноруудаас мөнгө босгоод эргүүлээд одоо байгаль хамгааллын чиглэлийн ногоон төслүүдэд тэр санхүүжилтийг хуваарлаж байгаа. Тэгвэл бусад санхүүгийн байгууллагуудаас гал онцлогтой зүйл нь юу вэ гэхээр ашигын бос одоо ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ итгэлцсэн сан бол үүсгэн байгуулах гол суурь нь болохоор Үн Мөнхийн Монгол гэдэг Монгол Улсын засгийн газар. За тэр дундаа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам. За TNC The Nature Conservancy гэдэг олон улсын томоохон одоо байгаль хамгааллын байгууллага байдаг. За тэгээд энэ Монголын байгалийн өв сангийн хамтран хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрийн хүрээнд бол үүсгэн байгуулагдсан байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс TNC байгууллагатай хамтраад ер нь 5-6 жилийн хугацаанд бол энэ бэлтгэл ажлыг нь хийгээд Монгол улсад ер нь нэг тулгамдж байгаа энэ байгаль хамгааллын асуудлыг ярихаар байдаг. Гол асуудал юу байдаг вэ гэхээр ерөөсөл санхүүжилтийн асуудал байдаг. За нэг талаасаа мэдээж ингээд за төсвөөс ч гэдэг юм улсын төсвөө санхүүжилтөд хуваарлагдж байна. Олон улсын байгууллагуудаас санхүүжилт хуваарлагддаг ч гэсэн нэг аягүй том дутагдaltaй зүйл нь юу байдаг вэ гэхээр энэ санхүүжилтийн доктортой байдлууд ерөөсөө хангагддаггүй тий. Голдвол одоо төслийн шугамаар явдаг. За нэг 5 жил төсөл хэрэгжлээ. За дээдлэн 7 жил 8 жил гэдэг төсөл хэрэгждэг. Байгаль хамгааллын үр дүн бол богино хугацаанд гардаггүй. Энэ бол доктортой тууштай дэмжих хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр энэ асуудалд одоо шийдэл олохын тулд одоо нэг санхүүгийн механизм нь болохоор энэ итгэлцсэн сан байдаг. Тэгэхээр энэ итгэлцсэн сан бол олон улсад бол аль хэдийн бол одоо бэхжсэн одоо маш амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа сангууд байна л да. Бразил, Коста Рика, голдуу Латин Америкийн орнуудад за одоо Азийн орнуудаас гэвэл Бутанд ч гэдэг юм уу байна. Тэгэхээр энэ загвараар бол Монгол улсын итгэлцсэн сан байгуулсан. За манай итгэлцсэн сангийн хувьд бол гол онцлог нь юу вэ гэхээр хараат бусаар үйл ажиллагаа явуулж байгаа. За төрийн бодлогыг бол дэмжих чиглэлээр мэдээж одоо засгийн газартай маш ойр тий. Энэ бодлогыг дэмжихэд шаардлагатай тэр санхүүжилтийг бол бүрдүүлэхэд бол ажиллаж байгаа ч гэсэн яг үндсэн үйл ажиллагааны хувьд засаглалын хувьд мэрэгжлийн хараат бус бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээрээ онцлогтой. За одоо жишээ зөв сонирхуулахад манай удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн гэхэд 9 гишүүнтэй. За энэ дээр төр засгийн төлөөлөл байна, байгаль орчны яам, эдийн засгийн яам байна. За олон улсын байгууллагын төлөөлөл гэдэг TNC, WCSG гэх 3 байгууллага байна. Хувийн хвшлийн төлөөлөл байна. За тэгээд яг иргэний нийгмийн буюу яг байгаль хамгааллын ажлыг газар дээр хийж байгаа, за нутгийн иргэдэд ажиллаж байгаа энэ байгууллагуудын төлөөлөл гэдэг олон талын оролцоотой одоо ийм удирдах зөвлөл маань бол эцсийн одоо шийдвэрүүдийг гаргаж одоо манай байгууллагыг ийм удирдан чиглүүлэх үйл ажиллагааг бол ингэж явж байгаа. Шалгуур үзүүлэлт гэж байгаа хамтын ажиллагааны дээ. Энэ дээр ямар одоо үзүүлэлтийг таавах маань голчлон тавьж байгаа бол. Яг уу хамгийн гол зүйл нь бол ерөөсөө байгаль хамгааллын одоо тухайн санал болгож байгаа төсөл маань үнэхээр одоо улсын үндэсний хэмжээний бодлого хэрэгцээ шаардлагат нийцсэн бодит үр дүн гарч чадхаар байна уугүй юу. За тэгээд тухайн төслөө санал болгохдоо яаж үр дүн хэмжих юм? Яаж үнэхээр одоо амтан хамгаалах гэж байгаа мó тий цэнгэг бас хамгаалах гэж байгаа мó айн бүс хамгаалах гэж байгаа мó тэр хамгааллын ажлын үр дүнг бид нар бодтойгоор хэмжигдэхүйц байдлаар одоо яг бид нар лөө буцаа тайлгнаж чадах уу гаргаж чадах уу гэдэг тэр бол мэдээж чухал. За тухайн одоо төслийг хэрэгжүүлж байгаа байгууллагын туршлага бол мэдээж чухал тий өмнө нь ижил төстэй ажил хийж исэн байна уу хэдэн жил үйл ажиллагаа явуулж исэн байна. Бусад байгууллагуудад одоо хэрэгжүүлж исэн ажлынхын түүх бол чухал. За тэгээд одоо ялангуяа орон нутагт хэрэгжүүлэх гэж байгаа энэ байгаль хамгааллын төслүүд ерөөсөө хамтын ажиллагаан дээр суурилдаг. Байгаль хамгааллын ажлыг бол аль нэг байгууллага дангаараа хийдэг зүйл биш те. Тухайн газарт амьдарч байгаа иргэдийн оролцоог хангаж хийх нь бол маш чухал. Тэгэхээр одоо орон нутгтайгаа засаг захиргаа, орон нутгийн нөгөө төрийн байгууллагуудтай, орон нутгийн иргэдтэйгээ те малчтын одоо байгууллагуудтайгаа яаж хамтарч ажиллаж гин, яаж төр төслийн саналыг бэлтгэхдээ оролцоог нь яаж хангасан байна ч гэдэг юм уу. Иймэрхүү шалгуурууд тавьж байгаа. За бас нэг айгүй чухал зүйл нь болохоор
төслүүд голдуу ингээд аюу гой төсөл хэрэгжиж явах хугацаанд үр дүн гаргаад ингээд явдаг. Төслийн санхүүжил зогсохоор тэгэл байхгүй болчдөг тий. Үргэлжлүүлж явах одоо чадамж байдаггүй, доктортой байдлаа хангах боломж байдаггүй. Тэгэхээр бид нар маш чухал нэг хардаг зүйл нь болохоор тухайн төслийг хэрэгжүүлээд бид нар дэмжлэг байнга үзүүлж чадахгүй одоо тодорхой хэмжээнд грант зогсоод санхүүжил зогссны дараа өөрийгөө одоо доктортой санхүүжүүлээд явах, бие даагаад одоо үйл ажиллагаа үргэлжлүүлээд явах тэр боломж нь ямар байгаа юм бэ гэдгийг нь бол бас маш ихээр бол одоо чухалчилж бол харж байгаа. Ерөнхий зур шалгуурын хувьд. За мэдээж одоо тухайн зарлж байгаа төсөл хөтөлбөрөөс хамаарат жишээ нь одоо бид нар тусгай хамгаалалтын газар нутгийн хурцхуур гэдэг хөтөлбөрийг бол зарласан байна тий. Тэгэхээр энэ хурцхуур хөтөлбөр дээр бол тусгайлан тусгай хамгаалалтын газартай холбоотой шалгуурууд бол тавигдчихж байгаа. За өөр түрүү жил зарласан нэг хөтөлбөр нь болохоор олон нийтэд нээлттэй одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан одоо тусгай хамгаалалтын газрын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах грантыг бол зарласан тий. Тэгэхээр энэ дээр болохоор мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагуудад ямар шаардлага тавих уу гэд мэдээж нарийнчилсан ийм шалгуурууд бол орж ирдэг. Судалгаа хийсэн баг. Аль одоо юу гэдгийг ойн чиглэл байна уу, усны чиглэл байна уу, аль чиглэл рүү илүү одоо хөрөнгөөрөө одоо зарцуулах ийм төлөвлөгөө байна уу та бүхэнд? Яг хөө ерөнхийдөө бидний барьж байгаа гол бодлого болохоор манай бас одоо гол донор одоо энэ санг үүсгэн байгуулсан байгууллагуудын нэг TNC байгууллагын хийсэн экологийн бүс нутгийн үнэлгээ гэдэг маш том хэмжээний судалгаа байгаа. Ер нь Монгол улсад аль газар нутгийг илүү хамгаалах шаардлагатай энэ цаашдаа тусгай хамгаалалтын газрыг одоо тэлэх бодлого, хамгааллын бодлогыг явуулахдаа аль газруудыг бид нар илүү одоо эренбэлж тэ чухалчлахын гэдэг дээр ийм чухал газруудыг тодорхойлсон байдаг л да. Тэгэхээр тэр бол бид нарын бас суурь ашиглаж байгаа нэг баримт бичиг болж байгаа. Яагаад гэвэл Монгол Улсын хувьд бол бид нар маш том газар нутгийг бол хамгаалж байгаа. Байгаль хамгааллын хэрэгцээ шаардлага үүссэн газар гэвэл бүхий л газар байгаа. А нөгөө талд бол нөөц бол байнгын одоо хязгаарлагдмал тэ санхүүжилт хязгаарлагдмал байгаа учраас хаана ямар төрлийн хөрөнгө оруулалтыг хийх юм бол олон төрлийн хамгааллын зорилтуудыг нэг дор бас хангаж болох юм тий. Тухайн хамгаалагч байгаа бүс нутагт нь цэнгэг устай, ойтой, амьтны одоо чухал холбоос нутаг давхцаж явах юм бол бид нар тэр газарт хамгааллын ажлыг хэрэгжүүлвэл олон зорилтуудаа зэрэг биелэх боломж үүсгэнэ шүү дээ тий. Тэгээд нутгийн иргэдийн оролцоо байна ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм шалгуур үзүүлэлтүүд дээр энэ судалгааг бид нар барьж байгаа. За энэ судалгааны ажлыг шинжлэх ажлыг яг одоо бид нар бас одоо энэ TNC WCS, WWF гэдэг Монгол улсад бол энэ олон жил байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа энэ мэрэгжлийн байгууллагууд бас дотоодын одоо судалгааны байгууллагуудаа хамтарч хийх гэж байна байгаль орчин яамныхаа удирдлагадор. Тэгэхээр энэ судалгаа маань шинжлэгдээд ирэхээр бүр маш тодорхой одоо хамгаалтанд авсан байгаа газрууд дотроо бид нар ямар асуудал, ямар газруудыг илүү чухалчилж, ямар төрлийн хөрөнгө оруулалтыг илүү чиглүүлэх хэрэгтэй байгаа юм. За шинээр одоо хамгаалтанд аваагүй байгаа газруудаас аль газруудыг яг тусгаалan хамгаалах хэрэгтэй, аль газрууд дээр одоо нутгийн иргэдийн оролцоотой байгалийн нөөцийн хамтын менежментийн загвараар ч юм уу тийм хамгааллын ажлыг явуулвал илүү зохимжтой ингэдэг энэ бүр тодорхой стратеги маань гараад ирнэ. За байгаль орчны яамаас бас санаачлаад манай бас оролцоотой энэ тусгай хамгаалалтын газрын замын зураг стратеги гэдэг чинь баримт бичгийг бид нар одоо энэ жилдээ багтаагаад 6 сард багтаагаад бэлэн болгох гээд батлуулах гээд ажиллаж байгаа. Тэр энэ стратеги гараад ирэх юм бол урт хугацаанд дунд хугацаанд бид нар ер нь аль газрууд дээр ямар хамгааллын бодлого зохицуулт явахын санхүүжилтийг яаж чиглүүлэх юм гэдэг маш тодорхой үндэсний хэмжээний бас ийм төлөвлөгөөтэй болчихно гэсэн үг. Та түрүү яран дээр бас өнөөх Монгол гэж бас дурдж байгаа ч гэн энэ одоо хөтөлбөр чинь илүү үзэгчд хүмүүс тодорхой тайлбарлаж өгөхгүй юу? За энэ үн мөхийн Монгол хөтөлбөр гэдэг бол одоо маш онцлогтой байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн одоо тогтолцоог бүрдүүлэх зорилготой ийм хөтөлбөр байгаа. Нийтдээ 15 жил болон тэрнээс дээш одоо жилийн хугацаанд бол хэрэгжинэ. 200 сая долларын одоо нийт өртөгтэй. За Монгол Улсын засгийн газрыг төлөөлөөд байгаль орчингаар амьсгалын өөрчлөлтийн яам TNC за манай Монголын байгалийн ус сан гэдэг энэ гурван тал ороод 2024 онд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх одоо гэрээг аль биесийн хамтын ажиллагааны гэрээнд бол гар үсэг зураад энэ хөтөлбөр маань бол эхэлсэн байгаа. За хөтөлбөрийн гол зорилго нь ерөөсөө үндсэн дөрвөн гол зорилготой би түрүү хэлсэн тусгай хамгаалалтын газарлаа нэлээд чиглэж байгаа. Тэгэхээр нэгдүгээр зорилт нь тусгай хамгаалалтын газрын сүлжээг тэлэх зорилттой. Одоо бол бид нар нэг ойролцоогоор нэг 21 орчим хувийн нийт одоо газар нутгийнхаа нутаг дэвсгэрийнхаа 21%-ийг хамгаалсан байгаа ч гэсэн үндэсний
улсын хэмжээнд бол олон улсын хэмжээнд энийг бол 30% одоо хүргэх зорилт тавьсан. Тэгэхээр энийг биелүүлэхэд шаардлагадах одоо тэр судалгаа хийгдэх тий орон нутгийн түвшинд хийх хилцүүлэг ажил бодлогын ажлууд дээр дэмжлэг үзүүлнэ. Хоёр дахь зорилт нь болохоор одоо хамгаалагдсан байгаа манай одоо Монгол улстайгаа бүхэл хамгийн сайхан үзэсгэлэнтэй байгалийн тогтцтой түүх соёлын тий үнэтэй дурсгалт газрууд маань л ерөөсөө тусгаалan хамгаалагчаад байгаа шүү дээ. Энэ газрууд дээр одоо аялагчид ч гэсэн зарим шүүмжилдэг тий. За ингээд тусгаалan бол очихоор нэг нойлч байдгүй ч гэдэг юм уу. Тэр бол үнэн багхгүй. Яагаад байдаггүй гэхээр одоо хүртэл одоо улсын түвшинд, засгийн газрын түвшинд ч тэр за бусад одоо энэ оролцогч талуудын түвшинд хангалттай энэ газруудад ач холбогдол өгөөд санхүүжилтийг хуваарлагдахгүй байсан. Санхүүжилт хуваарлагдахгүй болохоор бид нар яаж тэр дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хийх үү те? Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтуудыг хийх, тэр тусгаалan хамгаалсан байгаа тэр газруудын менежментийг сайжруулах, захиргаадын чадварыг сайжруулах энэ ажлууд дээр бол бид нар ажиллана. Тэгээд одоо энэ грант олгох энэ төр маань ерөөсөө тэр зорилт руу чиглэж байгаа. За 3 дахь зорилт нь болохоор тусгай хамгаалалттай газрын орчны бүсд одоо тэгээ дотор нь зарим газар нь ч гэсэн малчид бол амьдарч байгаа тий. Тэгэхээр энэ малчдын оролцоотой л бид нар байгаль хамгааллын ажлыг хийн. Тэгэхээр энэнийг нь дэмжсэн малчдын оролцоог байгаль хамгааллын ажилд илүү одоо идэвхжүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих. За нөгөө талдаа энэ хүмүүс маань байгалийн нөөц төр суурилж амжиргаагаа залгуулж байгаа энэ хүмүүс байгаа тий. Тэгэхээр энэ амжиргааг нь яаж бас дэвшлүүлэх боломж байх вэ? Энэ дээр нь одоо нийлүүлэлтийн сүлжээ одоо мах, ноол урч гэдэг юм уу тий. Эдгэр лүү холбох байдлаар яаж тэр байгаль хамгааллын менежментийг нь бас илүү зөв чиглүүлэхэд нь дэмжлэг болох уу, тодорхой зөв хөшүүргүүдийг бий болох уу гэдэг энэ ажлуудыг хийж байгаа. За сүүлийн одоо хамгийн том одоо энэ хөтөлбөрийн онцлогтой зорилт нь бол ерөөсөө л тогтвортой санхүүжилтийн байгаль хамгаалагч шаардлагатай тогтвортой санхүүжилтийн урт хугацааны тогтолцоог бий болгож байгаа гэсэн үг. Тэр түрүүн би 200 сая доллар гэдээ дурдсан маш их өндөр дүнтэй болсон сонсогдож байгаа. За эндээс бол 71 сая долларыг нь бол олон улсын донор хандивлагч байгууллагууд сайн дураараа Монгол улсын хөтөлбөрт бол ингээд хандивлж байгаа. Манай TNC байгууллага энийг бол олон улсын хандивлагч байгууллагуудаас бол амжилттай босгож чадсан. Манай сан энийг удирдах зарцуулж байгааг хэлсэн тий. Энэ санхүүжилт дотроо нэг онцлогтой зүйл нь юу вэ гэхээр 71 сая долларын 21 сая долларыг нь хоригдлын санд байршлуулчихж байгаа. Хоригдлын сан гэдэг нь одоо англиар endowment тий. Үндсэн одоо тэр 21 сая доллараа бид нар ерөөсөө хизээж зарцуулахгүй тэр 21 сая доллар дээр хөрөнгөний удирдлага явуулахаар жил болгонд бид нар тодорхой хэмжээний хүүгийн орлого хуримтлууд үүснэ шүү дээ. Тэр хуримтлаараа жил болгон байгаль хамгааллын төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр үндсэн хөрөнгөө бид нар ерөөсөө зарцуулахгүй байна гэдэг чинь байнгын гэдэг гол одоо нэг үн мөх гэдэг гол нэр нь тогтвортой урт хугацааны одоо тасалдахгүй тодорхой хэмжээний санхүүжилт их усрыг бүрдүүлж байгаагаар маш онцлогтой байхгүй тий урт хугацааны тогтолцоо бий болж байна. Үлдсэн 127 сая маань хаанаас бүрдэх вэ гэхээр энэ бол засгийн газрын хүлээсэн энэ хөтөлбөрийн хүрээнд одоо хүлээсэн үүрэг амлалт хувь нэмэр нь байгаад байгаа. Тэгэхээр төсвийн орлого дээр жишээ нь одоо жишээлбэл зүгээр аваад үзэхэд тусгай хамгаалалттай газруудын жилийн төсөө ойролцоогоор 30 орчим тэрбум байна. Тэгэхээр энийг бид нар дор хаяж 2-3 дахин нэмэгдүүлнэ. 15 жилийн хугацаанд төрөл бүрийн одоо бодлогын эргэцэн орчны шинжилгүүдийг хийгээд тусгай хамгаалалттай газруудад одоо чиглэж байгаа энэ санхүүжилтийг нэмэгдүүлнэ гэдэг амлалтыг манай засгийн газар өгсөн байна гэсэн үг. Тэрэн дээр бас маш тодорхой яаж нэмэгдүүлэх вэ гэдэг чиглэлүүд нь гарцсан. Зөвхөн жишээлбэл тусгай хамгаалалттай газруудад бид нар ингээд нэвтрэхэд хураамж гэд авдаг тий. За энэ хураамж бол олон улсын бусад улсуудтай харьцуулахад бол бид нар маш бага авдаг. За хураамж бол тодорхой хэмжээгээр бол сая нэмэгдсэн. Одоо өнгөрсөн жил сайдын тушаал гараад. Гэхдээ одоо бид нар тулгамдаад байгаа асуудал вэ гэхээр хураамжийн одоо тогтолцоо байдаг ч гэсэн хураамжаа цуглуулж авч чадахгүй. Цахимжаагүй байна. Бүрэн одоо автомашины зогсоол руу ороход бол бид нар бүгдээрээ бүх мөнгөө төлөхгүй л бол орчиж чадахгүй гарчиж чадахгүй байна тий. Энэ тогтолцоо бүрдэхгүй байгаа. Тэгэхээр энэ дэд бүтэц цахимжуулах ажлуудыг хийн. За хоёрдугаар шинэ байгаль хамгааллын хураамжийг бид нар нэвтрүүлэх гэдэг ажиллаж байна. Жишээ нь одоо гадаадын жуулчдаас яг байгаль хамгаалалттай холбоотой тусгаалan хураамж авдаг маш олон орнууд байна. Шинэ Зеланд гэхэд $100 авч байна. Визний мөнгө дээр нэмэх $100-ыг байгаль хамгааллын хураамж гэж аваад буцаад тэргээ юунд зарцуулдаг вэ гэхээр яг төрөний хүмүүсийн жуулчдын хүсээд идэг 0 тий дид бүтэц ариун цэврийн байгууламж тэр хөрөнгө оруулалтуудад хуваарлдаг тий бид нар аялал жуулчлалыг одоо хөгжүүлэх маш одоо юм
одоо тэрүүн бодлого бас явж штэ манай засгийн газар. Энэ бол мэдээж чухал, эдийн засгийн хувьд бол мэдээж хувь нэмэр оруулж байгаа чухал. Нөгөө талдаа байгаль чинь өөрөө ёо гэж хэлж чадахгүй л байгаа болохоос тэнцээ чи маш их хэмжээний одоо сөрөг дарамттай одоо учруулж байгаа. Тэгэхээр эргүүлээд бид нэр ашиглаж байгаа бол буцаад байгаль хамгаалалт нь хөрөнгө оруулалт хийж ээж зохистой ашиглалтын тогтолцоог хэрвээ бий болгож чадах юм бол урт хугацаанд яг хүсэж байгаа тэр өндөр үнцийн бүхий тусгай сонирхлын тэр аялал жуулчлалыг Монгол улсад хөгжүүлээд эдийн засгийн хувьдаа ч ашигтай буцаад байгаль хамгааллын бодлого нь ч гэсэн хохирохгүй тий байгаль хамгааллага буцаад санхүүжилттэй одоо шилжиж одоо ингээд нэвтрүүлж чаддаг тий энэ тогтолцоо бүрдэх юм аа. Тэгэхээр иймэрхүү механизмуудыг нэвтрүүлээд энэ 127 сая долларыг манай засгийн газар маань бол энэ хөтөлбөрийн хүрээнд бол одоо бий болгоно гэсэн амлалтыг бол өгсөн байгаа. Тухайн одоо хүмүүс төсөл бичгийн хувьд одоо мөнгөний төгс санхүүжилтийн хувьд доотлол нь хэд гэж та хэд маань тогтоосон байгаа. Одоо жишээ нь за би төсөл бичээ та хэд хандлаа гэхэд ер нь за нөө шалгуур үзүүлэлтийг хангаад ирлээ гэд доотлол нь хэдэн одоо төгрөгийн санхүүжилтийг ер нь олохоор тийм юу хязгаар заасан байгаа юу? Хязгаар гэж бол байхгүй, тухайн зарлж байгаа манай одоо хөтөлбөрөөс л хамаарна гэсэн үг. За одоо жижиг грантууд гэвэл түрүү жил бид нар олон нийт рүү чиглэсэн за мэдлэг мэдээллийн грант ч гэдэг юм уу, боловсролын жижиг грантууд маань ойролцоогоор 40-50 сая төгрөгийн юм жижиг грантуудыг бол олгож байгаа. Одоо энэ жил зарлах тусгай хамгаалалттай газар нутгийн одоо энэ хурцгуур хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулах яг тусгай хамгаалалттай газрын захиргаатад чиглэсэн энэ төслүүдийн санхүүжилт бол арай өндөр дүнтэй байгаа. За яг энэ хөтөлбөрийн хувьд бол 500 саяас 3 тэрбум төгрөг хүртэлх одоо хоорондын ийм санхүүжилтийг бол бид нар олохоор байгаа. Тэгэхээр манайхаас зарлж байгаа тухайн төслийнхөө хөтөлбөрийнхөө онцлогоос хамаарна гэсэн үг. Тэгэхээр ерөн зөвөр одоо байгаль хамгаалалт, тусгай хамгаалалттай газарт одоо үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагууд байна. Манай одоо Facebook за вебсайт бусад энэ мэдээллийн хэрэгслүүдээр байнгын мэдээлэл аваад олон нийтэд зарлагдж байгаа энэ грантуудад бол нээлттэй одоо материал бол ирүүлэх бол боломжтой. Одоо тэгтээ нэг сайн анхаарах зүйл бол энэ бүх юм бол өрсөлдөөнд уралдаанд зарчмаар явж байгаа. Хамгийн сайн төслийн санал боловсруулсан нөгөө талдаа одоо энэ хөтөлбөрүүд чинь бүгдээрээ өөрсдийн гэсэн тодорхой зорилготой. Тэр зорилгот хамгийн сайн нийцсэн гэсэн энэ төслүүдийг бол төслүүд маань л одоо шалгараад тий санхүүжилт аваад явах боломжтой. Манай сангийн ажлын алба бол энэ үнэлгээ одоо бүх хийх техникийн үнэлгээний процессыг бол зохион байгуулах ажлыг хийдэг. Яг төслүүдийн үнэлгээг хийхэд бол яг мэрэгжлийн одоо хараад бус хүмүүсийг бид нар тусгаалan урьж одоо энэ үнэлгээнд оролцуулаад эцсийн санхүүжилтийн шийдвэрийг бол энэ сангийн удирдах зөвлөлөөс гаргадаг ерөөхдөө ийм тогтолцоотой ажиллаж байгаа. За дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Монголын одоо байгалийн өв сангийн хувьд бол үндсэн 4 чиглэлээр бол мэдээж үйл ажиллагаагаа явуулна гэж сая үл мэдээлэл. Биологийн олдын янз байдал, замун дээрээс нь тусгай хамгаалалттай газар нутгийн одоо илүү тэлэх, замун санхүүгийн доктортой байдлыг бас одоо чухалчилж байна. Замун хууль эрх зүйн чиглэлээр бас өөрсдийнхөө сан санаачлалыг дэвшүүлж энэ байгаль орчны чиглэл тусгай хамгаалалттай байдлыг илүү одоо доктортой, зохистой зөв харьцааг нь бий болгохын чиглэлээр бол голдон тав хүмүүс маань бол ажиллах юм гэж ойлголоо. Тэгээд бидэндээ ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа та бүхэнд. За тодорхойлол харилцагын энэ дугаар өндөрлж байна. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.